Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ хөвсгөр зөөлөн хөдөлтөнд буудагын мантун бузыг хэрхэн хийх тухай тайлбарлан бичиж орууллаа. За мантун бузыг хийхдээ дрожноос гадна бейкинг паудерыг хамт хийдэг. За бейкинг паудерыг хийх нь хөлтийг болгохгүй хөвсгөр байлгадаг нууцтай байгаа. За ингээд эхлээд гуриланд бейкинг паудераа хийн. Бейкинг паудераа сайтар урилтайгаа хойлж хотгож өгнө. За үүний дараа 200 мл бүлээн усан дээрээ 3 г дрожжо хийгээд ингээ 2 хуваагаад гуриландаа хийгээд за ингээ гурилаа зурна. За ингээд гурилаа зураад сайтар ногсны дараа 1 цаг амраана. За 1 цаг амраагаад гурилмаа сайхан хөөгд ирэхээр гурилаа ширээн дээрээ аваад ижил тэнцвэх хэмжээтэйгээр хувааж өгнө. За энэ удаад би 9 тэнцвэх хэсэг хуваасан байгаа. За дэлгэцэн дээр 8 тэнцвэх харагдаж байгаа боловч ингээд таслаад бүрэн хилээд байсан чинь нэлээд том жижиг байсан учраас яг 9 тэнцвэх хэсэг хуваагдсан байгаа. За жижигэлсэн гурилнуудаа бүрэн хилээд за дахин 15 минут орчим амраана. За гурилыг амарж явах хооронд махаа бэлтгэнэ. За ингээд 15 минутын дараа гурил маань хөөгөөд бэлэн болсон учраас гурилаа зузаавтар илдэнэ. За гурилаа зузаавтар илдээд зах хэсгийн баг зэрэг бас нэмгэлж өгнө чимхэх хэсгээ. За ингээд яг бууцтай адилхан махаа хийгээд чимхээд за дахин жигнөрт дээрээ тавиад 20 минут дахиж хөөлгөж амраана. За ингээд 20 минут хөөлгөж амраасны дараагаар усаа буцалгаад дахин 20 минут чигнээд ингээд мантун бууз маань бэлэн болдог. За маш олон эзэгтэй нар мантун буузны хөлтөнд нунсан за жигнэсний дараа 5 минут таглаж байлгадаг энтер гээд янз бүрийн өөр ингэсэн аргатай байдаг. За би бол 20 минут чигнээд жигнөр дээрээсээ таглаатай чигээр нь аваад тэгээд нэг удаахгүй шууд л тагаа аваад ингээд хөвсгөр зөөлөн мантун бууз маань бэлэн болдог байгаа. За маш амттай хөлтөнд буудгүй мантун бууз болдог учраас та бүхэн минь хийгээд үзээрэй. За дараагийн бичлэгээрээ мантуг хэрхэн хийх тухай тайлбарлан оруулна. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.